Ундны цэвэр усаа зөв зохистой хэрэглэе. 1993 оноос хойш жил бүрийн 3 сарын 22 нь дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байна. Дэлхийн гадаргын 71%-ийг ус эзэлдэг. Үүний 2.5% нь уух боломжтой цэнгэг ус байдаг. Энэ усыг дэлхийн 8.2 тэрбум гаруй хүн өдөр тутамдаа шууд ба шууд бусаар хэрэглэж байна. Шууд бусаар хэрэглэж байгаа ус гэдэг нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулагдах ус юм. Нийт цэвэр усны 98.8% нь мөс хэлбэрээр оршдог. Ердөө 0.3% нь гол мөрөн агаар мандалд оршиж байна. Дэлхийд даяар ундны цэвэр ус нь өдрөөс өдөрт багасаар байна. Үүний шалтгаан нь дэлхийн дулаар л хүмүүсийн зохисгүй эргэлээ юм. Монгол улс цэвэр усны нөөцөөрөө 145 орноос 22-т эрэмблэгддэг ч усыг хуримтлуулж нөөцлөн ашиглаж чаддаггүй учраас нөөц багатай улс оронд багтдаг. Монгол орны цэвэр усны нөөцийг гүний ус, гадаргын ус бүрдүүлдэг. Гүний ус гэдэг нь хөрсний завсар зай, хурдас чулуулгын ан цав зэрэгт орших усны нөөц юм аа. Ихэвчлэн цэнгэг байдаг. Гадаргын ус нь гол мөрөн нуур, мөсөн гол, мөнх цас гэх мэт орно. Ихэнхдээ далай тэнгис рүү дутагдав. Монгол орны жилийн усны нөөцийн ердөө 6%-ийг гол мөрний ус бүрдүүлдэг. Нийт усны нөөцийн 1.9% нь газрын доорх ус эзэлдэг. Нийт усны хэрэгцээнд 80% хангаж байна. Өдөрт бид 6-аас 8 литр ус үр ашиггүйгээр зарцуулдаг. Тэгвэл 15 хоногт болон 1 сард хэдэн литр ус үр ашиггүйгээр зарцуулдгийг тооцоолж үзье. 15 хоногт 90-ээс 120 литр ус, 30 хоногт 180-аас 240 литр ус зарцуулдаг. Бид нэр өдөр тутамдаа усаа хэмнэх энгийн зүйлсүүдийг хийдэг. Гэвч бид нар усаа гамнаж хэрэглэх мэдээ үзсэн ч амьдрал дээр хэмнэж чадж байна уу гэдэг нь чухал юм шүү. Усны төлбөр бага гарч байна гэж баярлаж болох ч цаана нь ус маань хэдэн мянган литрээрээ урсаж байдаг юм шүү. Байгаль дэлтэй сонголт хийж байгаа нь зөв ч анзааралгүй бид сүйтгэж байх вэ. Усаа хайрлаж байгаа үгүй нь бидний өдөр тутмын үйлдэлээс л харагддаг шүү. Усаа ухаалгаар зарцуулцгаая.